нэрээс үйлдэл бүтээх дагавар гэсэн хичээл байгаа. За бүгдээ гачгаад тэр биччихье. За хамгийн дагавар болохоор даа гэдэг дагавар. За энэ дагавар нь болохоор эртнээс одоо хүртэл идэвхтэй хэрэглэж байгаа нэрээс үйлдэл үүсгэх бүтээлч дагавар юм аа. За хамгийн нэг шиг юм бол ус гэдэг үгнээр лаа загвар залгаад усал илэрхий гэдэг үгнээр лаа дээр загвар залгаад илэрхий өвөр гэдэг үгнээр лаа загвар залгаад өвөрөл тэгээд ашиг гэдэг үгнээр лаа загвар залгаад ашиг гэдэг үйл үг гэж байгаа. За дараагийн нь дайвар үгээс тусах үйл үг бүтээх ил дагаврыг дэвсгэр үсэг ил дагавар дэвсгэр үсэг байдаг. Жишээ нь бол цоо гэдэг үгнээр ил дагавар залгаад цоол ногоо гэдэг нэр үгнээр ноос алт гэдэг үгнээр алтал гэдэг үйл үг цоо. Дараагийнх нь болохоор наа дагаврыг залгахад за эцсийн гүйгүүлэх сэлгэр хасагдах тохиолдол байна. Тухайн нэр үгийн төгсгөл нь уруулын гүйгүүлэгчээр төгсөн байх ёстой. За бадан гэдэг үгнээр бадман гам гэдэг үгнээр гаман тэгээд эзэн гэдэг үгнээр эзэн гэсэн үйл үг байна. За тэгээд наа дагаврыг инг гүйгүүлэгчээр төгсөн үгэнд залгахад за наа болж сэлгэх ёстой байлаа. Таны жишээгийг харъя. За дараагийн дагавар гэх юм бол дагавар. Энэ дагаврыг ишиг гүйгүүлэгчээр төгссөн нэр үг болон тэмдэг нэр сул үгийн араас залгамжтай. За үгийн үндсээс үсэг гэж болдог. Жишээ нь хуг гэдэг үгнээр хугар, гэгээ гэдэг үгнээр гэгээр, ухаан гэдэг үгнээр дагаврыг залгаад ухаар, нефт гэдэг үгнээр арэ залгаад залгаад нефтэр гэсэн үйл өгдгийг үүсэж байгаа. Багцсан болохоор Д залгаагаа энэ залгааг нь жинхэнэ баг тэмдэг нэрийн үндсээр Д дагаврыг залгаж тухайн нэрийн утгын дагуу болох үйлдэл гэсэн утгатай үйл үгийг гаргаж ирдэг. Тэгээд тэмдэг нэрийн үндсэнд Д дагаврыг залгах юм бол тухайн тэмдэг нэр нь хэтэрсэн хэдийцэн одоо зохистой хэмжээнээсээ арай илүү их байгаа гэсэн утгаар гаргаж ирдэг. Жишээлх юм бол хурц дээр тэмдэг нэрнээр Д залгуурыг залгах юм бол хурцаг гэж үйл үүсэж байгаа. Зузаан гэдэг тэмдэг нэрнээр Д залгах юм бол зузаа гэдэг энэ одоо наа чин зудаадаад байна. Зузаан байна гэдэг илүү нэмгэрүүл одоо тиймэрхүү утгатай үг үүсгэх.